Сайн байцгаана хүүхдүүдээ. Цэгийн усны нөөц байгаль хамгаалалт төвөөс хүүхд багцуудынхаа байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхээр цахим хичээлүүдийг цуглаар өгж байгаа. Өнөөдрийн хичээлээр та бүхэнд байгалийн цогцлбор газруудын талаарх мэдээллийг өгөх болно. За бид бүхэн өмнөх хичээлүүдээр тусгай амгалтай газар нутгийн талбай хэмжээ, ангилал, за хаана ямар тусгай амгалтай газрууд байдаг талаар ерөнхий мэдээллүүдийг бол авсан байгаа. За ингээд өнөөдрийнхэн хичээл анхаарлаа хандуулж идэвхтэй үзнэ. Монгол Улсын тусгай амгалтай газар нутгийн тухай 13 дугаар зүйлд байгалийн өргөн төрхөө хайцангуй хадгалсан түүх соёл, шинжлэх ухаан, танин мэдхүй, экологийн хүмүүжилт, өндөр ач холбогдол бүхий улсын тусгай амгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцлбор газар гэж тодорхойлсон байдаг. За энэхүү зураг дээр ногоон гөр тэмдэглэсэн хэсгүүд бол байгалийн цогцлбор газруудыг харуулсан байгаа. За хаана ямар газрууд байдгийг бол эндээс харж болно. Байгалийн цогцлбор газрыг байгуулахад үндсэн 2 шаардлага байгаа. За мэдээж амралтын бүс байгуулах бүрэн боломжтой байх ёстой. За мөн дээрээс нь тухайн тусгай амгалтанд авч байгаа газар бол аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой байх. Ийм үндсэн үзүүлэлт. За байгалийн цогцлбор газар нь бусад тусгай амгалтай газар нутгуудтай харьцуулах юм бол талбай хэмжээ бол харьцангуй том байж болдог. За байгалийн цогцлбор газар нь тусгай амгалтай газар нутгийн ангилалд 2 дугаарт ирэмлэгддэг. Яаж 2 дугаарт ирэмлэгдэж байна вэ гэхээр за тухайн газар нутагт явуулж байгаа үйл ажиллагаа ач холбогдлоор бол энэ байрт ордог байгаа. Тусгай амгалтай газар нутагт бүсүүд байгаа. За байгалийн цогцлбор газарт онцгой бүс, аялал жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс гэж байдаг. За эдгээр бүсүүдэд ямар үйл ажиллагааг зөвшөөрдөг? За онцгой бүс, аялал жуулчлалын бүсэд хамгаалалтын арга хэмжээг ажиглах хэлбэрээр судалгаа хийж болно. Биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар хэрэгжүүлж болно. Хөрс ургамлын бүрхөвчийг нөхөн сэргээж болно. За аялал жуулчлалын бүсэд ойн арчилгаа цэвэрлэгийг хийж болно. Аршин амьжлагын эрдэсийг ашиглаж болно. Ан амьтны тооллого явуулж болно. Зураг авах, дууд үс бичиж болно. Зөвшөөрөгдсөн газар загас барихыг зөвшөөрдөг. За хязгаарлалтын бүсэд мал аж ахуй эрхэлж болно. Бие тамирын, спортын талбай зас тогтжуулж болно. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийж батлагдсан төлөвлөгөөний дагуу хөгжүүлж болно. За гэгмичлэн зүйлүүдийг бол тусгай журмаар байгалийн цогцлбор газрын үндсэн зорилгоодыг та бүхэнд танилцуулъя. За мэдээж тухайн байгалийн орчныг бол хамгаалах үндсэн зорилго байна. Иргэд олон нийтэд экологийн хүмүүжил олгох зорилго байна. Хүн байгалийн харьцааг зохицуулах ийм үндсэн зорилготой. За Монгол улсад байгалийн цогцлбор газар маань нийтдээ 12,710,751 га талбай байна. За нийт тусгай амгалтай газар нутгийн талбай дэслэхүүд бол 44.5% буюу харьцангуй өндөр хувьтай байгаа. За дээр хэлсэн газар нутгийн хувьд харьцангуй том байна. За эндээс улсын тусгай амгаалтанд авсан газруудыг бол харуулж байна. За байгалийн цогцлбор газар бол 34 хэсэгт байна. За үүнээс 30 хэсэгт бол тусгай амгаалтанд авсан. За энэ дээр бол талбайн хэмжээг та бүхэнд харууллаа. За мөн тоо мэдээг харуулж байна. Тусгай амгаалтанд авсан тоо, байр ширийн тоо гэдэг. За байгалийн цогцлбор газруудаас хөвсгөл нуурын байгалийн цогцлбор газрын талаарх мэдээллийг та бүхэнд дэлгэрүүлж өгье гэж бодсон. За байршлын хувьд мэдээж Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ, Эренчинлүн, Цагаануур, Ханх, Чанган өндөр сүмдийн нутаг дэвсгэрийг бол хамарч байгаа. За хөвсгөл нуурын байгалийн цогцлбор газрын үндсэн зорилго хөвсгөл нуурын сав газрыг хамгаалах зорилготой, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой, судалгаа шинжилгээ явуулах ийм үндсэн зорилгын хүрээнд тусгай амгаалтанд авсан байдаг. За хөвсгөл нуурт аялж үзээгүй, очиж үзээгүй хүүхд бол бараг байхгүй бах. За мэдээж онцлог нь гэх юм бол Монгол орны цэвэр цэнгэг усны нөөц их санд болдог. За хөвсгөл нуур нь нэгийн гол сэлэн мөрнөөр дамжиж байгаль нурт цутгадаг. За 111 гол орхи цутгаж байдаг.
Монгол орны хамгийн одоо гүн нуур байгаа. За дээрэс нь цэвэр устай, цэнгэр устай аялал жуулчлал харьцангуй сайн хөгжсөн ийм аялал жуулчлалын бүс нутаг байгаа. За ингээд бусад байгалийн зөвлөлт газруудын байршил, бусад мэдээллүүдийг та бүхэн өөрсдийн ном сурагчгээс цааш нь дэлгэрүүлж уншаад танилцахыг зөвлөж байна. Ингээд өнөөдрийн хичээл анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.